Би цоожны тухай ярих гэсэн. Манайх сайхан юм ухаалаг цоож хаалгандаа хийлгэсэн. Тэгээ манайх чинь 2 хүүтэй. Хоёулаа тийм 1-8 дугаар анги, 1-4 дугаар ангийн 2 хүүтэй. Тэгээд энэ хоёр чинь заримдаа сургуулиас нь авч амжихын, заримдаа авч амжихгүй. Тэгээд ер нь нөгөө гэр бүл чинь эрүүл төлхөр чинь хөвгүүд чинь чаядаг, заримдаа би чаядаг. Нэг машины дуглаараа хийгээд алга болчдөг. Тэгээд нэг дэлгүүр олддгоо. Тэгээ хүүхдүүдэд дэлгүүр үлдээгээд гарахтаа нэг чойжлохын тулд нэг үүднийхээ дэлгүүрийг үлдээдэг. Ер нь амьдралын нэг юм хэмнэл байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ухаалаг цоожны давуу тал төлхөр барьж явна гэж байна. Энэ чойжны төлхөр бол таны хурууныхээ таны царайнд байгаа гэсэн. А энийгээ таниулаад хамгийн гол нь та утсан дээр аппликейшнээр хийнэ. Таны утас онлайн байх юм бол таны 2 хүү гэртээ хэдэн цагт ирж байгаа. Ер нь хүүхдүүд чинь ер нь хэдэн цагт ирж байгаа. А ер нь таны хаалгач хин нэг нь ерөөхдөө тогшоод байна уу? А тогшоод байвал камераар бичиж байгаа нэ. Тэгээ гэрт хин ирж байгаа гэдэг бүгдийг аппликейшнээр бүгдийг харчиж байгаа. Гол нь энэ цоожны хамгийн давуу тал нь ухаалаг цоожны хамгийн давуу тал нь гэсэн. Одоо хөхүүл ээжүүд. Гэртээ одоо ганцаараа үлддэг хүмүүс байна шүү дээ. Хөхүүл ээжүүд. Жирэмсэн ээж те одоо гэртээ орон дээр амарч ийд юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй бол хаалган голох боломжгүй байдаг бол. Хөгшин настай хүмүүстэй бол заавал хонх дараад юм уу эсвэл нэг адны хүн гэртээ нэг юу гэдэг хин нэг хамаатныг очив ярэ гэдэг юм уу тийм тохиолдолд та шууд аппликейшнээр онгойлгоч. Заавал тэр өрөөнөөс юу гэдэг таны аав ээж чи юм уу настай хүмүүс аав ээжтэй авч бол бүр айгу тун ухаалаг юм билээ. Тэгэхээр тэрийг та алсаас онлайн байх юм бол хаалга онгойлгож болно. Танихгүй хүн хаалгач тогшоод онгойлгохгүй удаан энэ сахиад байвал таны утас нь аваарын тохио. Танихгүй хүн гэрээ хаалгаж тогшоод байна шүү. Эзэмгүй багт чинь тогшоод байна шүү гэдэг аваарын тохио ирнэ. Тийм ухаалаг. Тэгэхээр аппликейшн хамгийн чухал байгаа. Тэгээд тийм иргэдтэй гэр бүлийн гишүүдтэй бол энэ үнэхээр ухаалаг. Тэгээд энэ чи бүх мэдээлүүд нь ирчин. Цоож байхгүй, түлхүүр байхгүй. Аюулгүй байл бүрэн хангагдсан. Яг уу энэ брэндүүд айгүй олон брэндүүд юм билээ. Би нэг Чингисийн E-Mart-ийн 3 дахь байрладаг би Smart Store гэдэг юурээс авсан бодлож авсан. Яг уу үн мөний одоо хэдэр авсан маш ч олон янзын л байд юм билээ. Тэгээ олон зүгээр нөгөө аюулгүй байдал ахуйд ерөөхдөө бол маш тогтой маш юм таатай юм сонголт юм байлаа шүү. Тэгээд яг энэ дэлгүүрт бол аюу олон сонголтууд байсан. Та өөрсдөө очиод үзнэ. Яг би утсын нэг холбогд утсын дугаарыг тавьчих. Яг хайж явж байгаад ерөөхдөө бол энэ чойжийг солихын зөв дэлгүүрийн рүү хаягдаад тэгээд хүмүүс чи хэдэн цагт ирж ийн орж ийн гэдгийг бол бас хянаад байх боломжтой. Тэг. Гадаа тоглоод байгаа мөртлөө гэртээ ороо байж бол одоо тэгээ юм гадаа годомж юм аюултай болж шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд ч гэсэн хүүхдүүдийн хувьд ч гэсэн аюу аюулгүй байдлыг юм ханган хүүхдүүдийг ганц уцаар хянах биш бас гэрийнхээ хаалгаар хэдээ сонгож яаж нэгдийг хянж болно. Энэ аюу олон брэндүүд байдаг. Samsung, Bosch юу ч үлээ. Хятадын Xiaomi байсан, Philips байсан. За энэ ч нь болохоор миний болохоор Тайваны брэнд. Тайваны AOS гэдэг брэнд. Би тэрийг сонгосон. Яг сүүлийн үед хамгийн ухаалаг юм бэл. Ер нь л ухаалаг шүү дээ. Тэнгэрээ миний чи гаднаас нэг хонх тар да. За ингээ хонх дараад ирж байгаа. За дэлгэсэн дээр хэн байгаа нь харагдана. Ер нь бол. За тэгээд одоо онгоолгоо тийм. За онгоолс. Энэ зочны хувьд бол. Зарим нэг дахиад аач. Тэгээд миний хөө юу яачих? Шууд хурууны хэгээр ороод ирдээ зүгээр шууд. Хурууны хэгээр ороод ирж. Яа манайх чинь гэр бүл ам бүл одоо. За тэгээ одоо ингэ шууд мессеж хийж байгаа надад. Ингээд зочин ирлээ гэдэг. Ер нь зөв гаднаас хонх дарах юм бол зочин ирж ийн гин. Манай хүү ирэх юм бол танаа гишүүн
тэнгэр ирлээ гэж шууд гараад ирнэ. Тэгээд ингээ гişүүдээ ирээ сануулчихна. Тэгээ манай ам бүлчээ одоо дөрвөлээ байгаа. Тэгээ яг нохоог оруулах юм бол тавуулаа. Тэр обоо уурцсан байна. Тэгээ манай хүүхдүүдийн хэсэг ажил биш, манай нохооны хэсэг ажил шүү. Тэгээд дөрвөлээ хурууны яг уншуулчих чаа. Тэг яг нэг аюулгүй байдлыг би нэрээ танарт бас хэлчихье. Энэ хаалга онгоохгүй бол яах юм гэдэг. Батарейн дуусчвал яах юм гэдэг. Гаднаас USB-гээр орчин. USB-гээ залгаад ерөөхдөө батарей зэмлэж болно. Гэхдээ яг тэр бол хувь хүний хариуцлага шүү. Ер нь батарейгаа утсан дээрээсээ хийн чинь. Одоо жишээ нь манай утас манай хаалганы цааж хэдэн хувьтайг би одоо хараадах. Батарей одоо 100% зааж. Одоо энд ингээ 100% зааж тийм. За бүр аргаа ядвал танд ийм хоёр механик дэлгүүр дагалдаж ирж байгаа. Манайд дагалдаж ирсэн. Энээс ордог цаажны юутай? Ихтэй. Энийг нэг нь хамаагүй хөршийн холбоо сайтай бол жишээ нь хөршиндээ нэг нь үлдээчих болно. Эсвэл машиндаа нэгийг хадгалчих болно. Тэгээд бүр ноцтой асуудал үүсвэл энэгээр онгоочж. Цааж болчих. Ийм ухаалаг цааж байна. Тэгээд ерөн зүгээр яг хуу гэр бүл аюулгүй байдал 5 дахь хувьд энэ бол зүгээр айгүй найдвартай юм байлээ. Тэгээд бүгд хаалга болгоно бүгд нь хаалт юм байлээ. Өөрсдөө суулгачдаг юм байлээ. Цэвэр нямбай гараг юу чинь ямар ч асуудалгүй суулгачдаг юм байлээ. Чингис E-Mart-ийн 3 давхарт B гэдэг Smart Store. B гэдэг нь нэг англиар яагаад монголоор бол зөгийн гэсэн шүү дээ. Юм аа зэрэг. Та бүхэн ерөн зүгээр яав. Хийлгүүр том зүгээр юм байлээ шүү. Ер нь бол том зүгээр. Энийг зүгээр танилцуулсан. Ахуй болон аюулгүй байдал 5 дахь хувьд үнэхээр гоё дажгүй. Энэ мэдээлэл хуваалцах гэсэн. За баярлалаа.